За өнөөдөр 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Буянт-төв компани тариалангийн талбайд ирсэн байна. За энэ та бүхэн харж байгаа лидер 80 гээд сорт одоогийн байдлаар ийм ургасан байна. За манай энд энэ жил нэг 30 гаруй хоног бороо ороогүй их халуун байлаа. За энэ сорт маань бас ганд бас гайгүй тэсвэртэй нь бас мэдэгдэж байна. Ягаад гэвэл ерөнхий гангийн эмийг бол тисээд гарсан. Тэрнээс хойш одоо 2 хоногийн өмнө бол нэлээд сайн бороо орсон байгаа. Энд одоо бид нэр за энэ төрүй одоо үндсэндээ бүгд төрөйнүүд нь гарсан. За цэцгэлэх үе шатндаа явж байгаа юм шиг байна. За ийм хөдөр зурагтай байна. Энэ тарихын өмнө 100 кг карбамид үртэйгээ хамт 60 хил демофоска буюу азот фосфор калий хөхрөлтэй бордсон. Буталтын үед бас 100 хил аммиачны селитр хийсэн. За ургамал хамгааллын бодис бол Керочпецкий компани ургамал хамгааллын бодисууд хэрэглэсэн. Энд хог ургамлын эсрэг, өргөн навчтын эсрэг, арбалет, грампри, үетний эсрэг, тайгер. Үндсэндээ хог ургамал бол үндсэндээ байхгүй байна. За энэ өөрөө их богинохон ургадаг сорт. Одоо та бүхэнд хэмжиж үзүүлье. За толгой бол үндсэндээ за одоо энэ гангийн байдал бол нэлээ орсон харагдж байна. За эхний навчнууд бол үндсэндээ шарлаад дууссан. За одоо зарим газараа бол энэ төв навч хүртэл одоо энэ шаралсан энэ гангийн юмд орсон байна. За ингээ ерөнхий будааны өндөр бол энэ жил намхан байна. Нодон 80 орчим сантиметр байсан. Энэ жил бол нэг 50 орчим сантиметрийн юм өндөртэй ургасан байна. Өөрөө ерөөсөө намхан сорт байгаа. За та бүхэнд одоо ингээд зутгаж эхлэх байх. Ийм байна.